Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний ярих сэдэв бол өргөдлийн нэг голлох шалтгаан болох өндгөвч олон уйлахаш хам шинжийн талаар тодорхой мэдээлэл хүргье. Өргөдлийн шалтгааны нэг өндгөвч олон уйлахаш хам шинжийн талаар ярилцъя. Нөхөрчгүй насны эмэгтэйчүүд ялангуяа залуу хүмүүст дотоод шүүрлийн дааврын баланс алдагдах, өндгөвчөнд олон тооны уйлын хаанууд үүсэх, андрагийн даавар бага хэмжээгээр ихсэх, шинж тэмдгээр илэрдэг эмгэгийг өндгөвч олон уйлахаш хам шинж гэдэг. Өндгөвч олон уйлахаш хам шинжийн шалтгаан нь одоогоор бүрэн судлагдаагүй байгаа гэж үздэг. Дэлхийн нийтэд нөхөрчгүй насны эмэгтэйчүүдийн 4-8% нь энэ эмгэг тохиолддог бөгөөд Европын нэгдсэн улсад 8-12% нь, Америкийн нэгдсэн улсад 6% нь тохиолддог. Азид бол 4.8%, Монголд бол 25.9% тохиолддог ийм өвчин байгаа. Өндгөвч олон уйлахаш хам шинжийн гол шинж тэмдэг нь биений эмгүүдэл буюу биений юм алдагдах. Өндгөвчөнд оёхоогоор харахад олон тооны уйлан хаанууд харагддаг бөгөөд энэ уйлан хаанууд нь бол 2-9 мм хэмжээтэй 9 буюу түүнээс дээш тооны олон тооны жижиг уйлан хаанууд харагдаж байдаг. Өндгөвч олон уйлахаш хам шинжтэй хүмүүст хамгийн их тохиолддог хүндрэл нь өндгийн эсийн боловсролд саатаж, сарын тэмдэг алдагдан өндгөвчөнд өндгийс боловсрохгүй байснараа өргөдөлд хүргэдэг. Зарим хүмүүс бол эмчэд үзүүлж авч байгаад өндгөвч олон уйлахаш хам шинжээ оншилсан тохиолдлууд байдаг байна. За эдгээр хүмүүс дээр ямар өвчний эрсдэл ихсдэг вэ гэх юм бол нэгдүгээр зүрх судасны өвчин, зүрхний шийдээс, зүрхний зарим өвчний эрсдэл 2-3 дахин ихсдэг. За цусан дахь сахарын хэмжээ ихсэнтэй холбоотойгоор сахарны диабет ихсэх эрсдэл 2 дахин ихсдэг байна. Мөн өндгөвч олон уйлахаш хам шинжтэй өвчтнүүдэд өндгөвчөнд өндгийн эс маань боловсрол сааддаг учраас жирэмслэхгүй өргөдөлд хүргэдэг. Иймээс та нарийн мэргэжлийн дотоод шүүрлийн буюу нөхөрчгүй эмчэд хандаж өргөдлийн шалтгаанаа илрүүлэн өндгөвч олон уйлахаш хам шинжтэй болол онцлуулах зайлшгүй шаардлагатай. За өндгөвч олон уйлахаш хам шинжийн өвчний үед эмчилгээний хамгийн гол арга нь бол эрүүл амьдралын хэв маяг, үүнд эрүүл хооллолт, хэвийн жингээ хадгалах, дасгал хөдөлгөөн хийх. За мөн хэрвээ цусан дахь сахарын хэмжээ ихсэх юм бол ийм ууж сахарын хэмжээг хэвэн байлгах, өндгөвчөнд өндгийн эс маань боловсрохгүй байх юм бол тусгай дааврын эмийн цэцлэмжтэйгээр өндгийн эс боловсролтыг дэмжин жирэмслэх орлогыг хийх ийм эмчилгээний аргууд байдаг бөгөөд сүүлийн үед өндгөвч олон уйлахаш хам шинж маань нийгэмд бас тодорхой хувиар ихсээд байгаа гэж судлаачид бол үздэг байна. Өнөөдөр өндгөвч улаанхаш хам шинжийн талаар ярилцлаа. Дараагийн сэдэв хүртэл түр баяртай.